Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэж олон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. 2021 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих Чингэлтэй дүргийн нэгэн хашааны гадаа эмэгтэй хүн автомашинд 2 удаа мөргүүлж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ осол байсан уу? Эсвэл санаатай үйлдэл байсан уу? Шүүх энэ хэргийг шүүн хэлэлцээд ямар шийдвэрт хүрсэн талаар та бүхэнд одоо хүргэе. Шүүгдэгчийн биеийн байцаалт шүүхийн шийдвэр дээр нууцлсан байсан тул хэрэгээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс сонсон эхлүүлцгээе. Талигач отгоод миний төрсөн эгч 1982 онд Улаанбаатар хотод төрсөн 3 ах, 1 эгч, 1 дүүтэй. Манай эгч Б гэх хүнтэй хамтран амьдарч байгаад түүнээсээ 2 хүүхэдтэй болж 2000 оны ихээр салсан. Тэгэж байгаад сүүлд одоогийн нөхөр болох Отой 3-4 жил орчим хамт амьдарч байгаа. Оогоос хүүхэдгүй 2021 оны 10 дугаар сарын 8-ны өглөө эгчээгээ нас барсан талаар найз эмэгтэйгээс нь мэдсэн хэмээн шүүхэд мэдүүлэг өгсөн. Тухайн хэрэг гарсан өдөр хамт байсан үйл явдлыг нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлгээс хүргэе. Амь хохирогчтой хамт байсан түүний найз бурмаа мэдүүлэхдээ би өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр багын хөрш байсан найзууд болох Талигач болон Уянгаа нартай уулзахаар утсаар ярьж тохиролцоод Талигач долоон буудалд байрлах гэрээс ирж аваач гэхээр нь найз залуу болох Б-гийн хамт миний машинтай очиж авсан. Тухайн үед би болон Б сотор болохундаа хэрэглээгүй байсан. 16 цагийн орчимд очиж авсан. Тэгээд Талигачийн гэрээс гараад Чингэлтэй дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хэлцээ ойролцоо Уянгаа гих найзыгаа эгчийнхээ гэрээс очиж аваад бид дөрөв манай гэрт ирсэн. Туяа бид дөрөв манай гэрээс гарч такси бариад караокед очиж суусан. Уг караокед 0.75 литрийн 2 шил X нэртэй арх, 3 шил пив, ундаа зэрэг эд зүйлс аваад 19 цагаас 22 цаг 30 минут хүртэл сууж байгаад тэндээсээ гараад такси бариад шууд манай гэрийн гадаа бууцгаасан. Бид нар Туяагийн гэрэл дөрвөлө ороход гэр нь цоочтой. Туяагийн ээж охин хоёр нь манай гэрт манай 2 хүүхэдтэй Уянгаагийн охинтой байсан. Бид дөрөв Туяагийн гэрт ороод одоо уух юм олдохгүй юм чинь унтаж амарцгаая гэж ярилцаад сууж байтал удалгүй Б гаднаас Туяагийн гэрт орж ирээд юу ч ярилгүй суусан. Б намайг одоо гэртээ ороод унтахгүй юм уу гэхээр нь би за одоо орно гэж хэлтэл чимээгүй 2-3 минут орчим сууж байгаад Б ганцаараа гараад явсан чинь удалгүй Талигач Б-гээс миний машины дэлгүүрийг авах гээд гарсан. Талигачийн араас манай 14 настай охин болох болон Б-гээс машины дэлгүүр авах гээд гарсан. Тэгээд удалгүй манай охин гэрт орж ирээд отгоо эгчийг нөгөө ах чинь мөрөгчлөө шүү дээ гээд ороод ирсэн. Бид нар бүгдээрээ гүйж гартал Талигач хашааны хойд талд гудамжны зам дээр шавран дээр дээшээ хараад хэвтэж байсан. Бид нар яахаа мэдэхгүй 103 лөө 102 лөө дуудлага өгөөд удалгүй түргэн ирсэн. 103 эмч ирэхэд Талигач амсгалтай би зүгээрээгээд дуугарч байсан. Удалгүй эмч нарыг үзэж байхад нас барсан хэмээн мэдүүлэг өгсөн байна. Энэ мэдүүлгээс харахад Талигач отгоо түүний найз бурмаа мөн Уянгаа мөн Туяа гээд 4 эмэгтэй караокед орж сууж агаад буцаад хашаа байшинд ирсэн. Тухайн хашаа байшин бурмаагийн хашаа байшин байсан бөгөөд тухайн хашаа байшинд бурмаа болон Туяа нар өөр байшинд амьдран суудаг байсан байна. Энэхүү харамсалтай үйл явдлыг 14 настай гэрч охин харсан байдаг. Насанд хүрээгүй гэрч улан харсан зүйлийн талаар мэдүүлэхдээ 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 18 цагийн үед манай гэрт Талигач отгоо эгч Уянга эгч нар ирсэн байхыг би харсан. Тэр үед ээжтэй харьцдаг Б гэх ах ирсэн үгийг нь мэдэхгүй байна. Гэрт орж ирээгүй. Отгоо эгч, Уянга эгч, Туяа эгч ээж нар караоке орно гээд явсан. Харин би гэртээ Уянга эгчийн 1 настай хүүхэд болон өөрийн 12 настай дүүтэйгээ үлдсэн. Тэгээд байж байтал 23 цагийн үед отгоо эгч, Уянга эгч, Туяа эгч нар орж ирээд Туяа эгчийн гэрт орсон. Тэгэхээр нь би бас араас нь дагаад Уянга эгчийн хүүхдийг аваад орж ирсэн. Ороод Уянга эгчийн хүүхдийг саатуулаад удаагүй байж байтал Б гих ээжтэй харьцдаг ах орж ирсэн. Орж ирээд юу ирснийг нь ол сонсоогүй удалгүй гараад явсан. Араас нь отгоо эгч гараад явсан. Яах гэж гарч явсныг нь ол мэдэхгүй байна. Би отгоо эгчийг гарахаар нь яах гэж байгаа юм бол гэж бодоод гарсан чинь хашааны гадна хойд талд ээжийн машины урд зогсож байсан. Би тэр үед машааны хаалган дээр хараад зогсож байсан чинь отгоо эгч юм ярилгүй зогсоод байсан чинь
Бэ гэдэг ах машин асаагаад машины гэрэл асаасан үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ хашааны гадна талын шонгийн гэрэл асаалтай байсан болохоор надад тод харагдсан. Бэ ах машин асаагаад урагшлаад отгоо эгчийг нэг удаа мөргсөн чинь отгоо эгч машины урд өөдөөс нь өвдөглөөд хараад суучихсан. Гэтэл Бэ ах жоох ухарч ягаад дахиад урагшлаад мөргсөн чинь отгоо эгч машинд мөргүүлээд төрөгдөөд байхаар нь би айсандаа гэрт орж ирээд том хүмүүс дуудаад эргээд гараад ирсэн. Бэ явчихсан. Харин отгоо эгч шавар дээр дээшээ хараа хөвтөж байсан. Талигаач тухайн тээврийн хэрэгслийн урд зогсож байсан. Яг голд нь болон зах хэсэг зогсож байсныг нь бол анзаараагүй. Бэгийн хаах машин асаагаад урагшлаад отгоо эгчийг мөргсөн. Тэр үед отгоо эгч машины өөдөөс хараад өвдөглөөд л суучих шиг болсон. Тэгсэн машин жоохон ухрах шиг болсон. Хэмжээг нь хэлж мэдэхгүй байна хэмээн энэ бүхнийг харсан насанд хүрээгүй гэрч мэдүүлжээ. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч нар ослын газар болон машиныг шалгаж үзсэн юм. Шинжээчдийн дүгнэлтээр машины гэрэл стандартын шаардлага хангахгүй байсан ч гудамж гэрэлтэй байсан тул хүн зам дээр харагдах боломжтой байжээ. Жолооч ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан ч тоормсны мөр олдоогүй. Тиймээс энэ явдлыг шууд зам тээврийн осол гэж үзэх боломжгүй хэмээн үзжээ. Мөн техникийн шинжээч хэлэхдээ машины гэрлүүдэд гэмтэл байсан ч энэ нь ослоос өмнө дараа нь гэдгийг тогтоох боломжгүй. Зам болон орчны нөхцөл нь осолд шууд нөлөөлөггүй гэж үзжээ. Талигаачид хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээс харахад талигаачийн биед маш олон гэмтэл учирсан. Цээж, хавирга, өвчөө, толгой, нүүр, чих, гар, хөл зэрэг газруудад цус хуралд, цулралт шарах бий болсон. Эдгээр зүйл нь мохоо зүйлээр учирсан ба үхэлд хүргэсэн. Үхлийн шууд шалтгаан нь цээж дарагдсанаас үүссэн зүрхний дөргөлт, нэцралт байсан. Талигаачид хийсэн цусны шинжилгээнд цусанд 2.1 промил спирт илэрсэн. Гэмтлийн байршил хэлбэрээс үзэхэд цээж дотор эргэтэнд учирсан гэмтлүүд нь голдуу дайрагдах үеийнх доод мөч болон хөлд учирсан гэмтлүүд нь мөргөлттэй холбоотой. Дээд мөч нүүр их биеийн гэмтлүүд нь дайрах чирэгдэх явцад үүссэн байна. Дайрагдах чирэгдэх гэмтлүүд хэвтэй байрлалтай үед, хөлний гэмтэл нь босоо байрлалтай үед үүсэж хэмээн дүгнэлт гарсан байна. Шүүгдэгч уг хийсэн үйлдэлээ тайлбарлахдаа би бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амнаас хохиросондоо харамсаж байна. Хүн алах санаа, өш хонцон, үр авлага байхгүй, санамсар болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байна хэмээн тайлбарлсан байдаг. Шүүгтээр шүүгдэгчийн өмгөөлөгч мөн адил санаатай биш, санаандгүй зам тээврийн осол байсан гэж өмгөөлөн маргасан боловч насанд хүрээгүй гэрч хулангийн утас дээр хэрэг болсны дараа шүүгдэгч рүү ярьж залгасан эмэгтэй хүний voice record байсан ба тухайн бичлэгэнд харилцан яриа байх бөгөөд энэ хүн чинь өвчлээ штэ гэсэн асуултанд шүүгдэгч нь очиж байгаад хариуцлага хүлээе заа юу гэж хариулсан. Харин нөгөө эмэгтэй хүн чи яасан том хүн юм бэ? Бүхэл бүтэн хүний амиар тоглодог гэх асуултанд шүүгдэгч хариулахдаа би угаасаа очиж байгаад хариуцлага хүлээчихье. Хэдэн жилээр нь ч хамаа байхгүй. Угаасаа би амар айцтай байна. Угаасаа зүгээр гих бүхий ярианы бичлэг хадгалагдаж үлджээ. Гэрч хулангийн утсанд хадгалагдсан бичлэг болон бусад гэрчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүд нь Бэгийн үйлдэл нь санаатай байсныг нотолжээ. Шүүх нотлогоон дээр үндэслэн Бэг хүнийг алах гэмт хэрэгт санаатаагаар оролцсон хэмээн тогтоосон. Тиймээс санаатаагаар дайрсан гэдэг нь тухайн бичлэг болон бусад хөдлөшгүй нотлох баримтуудаар нотлогджээ. Шүүхээс Бэд хүний амь насыг санаатаагаар хохироосон гэж үзэж түүнд нээлттэй хорих ангид 12 жилийн хорих ялыг оноосон. Өмнө нь 67 хоног цагдин хоригдсон хугацааг ялнаас хассан. Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болох 14,94,155 төгрөгийг Бэгээс гаргуулan амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэжээ. Ийм нэгэн харамсалтай хэрэг гарч шүүгдэгч өөрийгөө хараагүй, санамсаргүй хэмээн тайлбарласан боловч 2 удаагийн мөргөх үйлдэл нь баримтаар тогтоогдсон тул шүүхээс түүнийг санаатаагаар хүн дайрсан гэж үзэн ял шийтгэл оногдуулсан. Амь нэгэнд буцаж ирэхгүй. Харин энэ хэрэг бидэнд уур хилэн нэгэн агшны шийдвэр хүний амьдралыг хэрхэн өөрчилдгийг дахин сануулж байна. Сонсогч та бүхэн энэ хэргийг сонсоод өөр гэсэн бас дүгнэлтээ хийсэн байх гэж бодож байна. Санал бодлоо соёлтой, хүндэтгэлтэйгээр комент хэсэгт үлдээдэг эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.